Сайн байна хүндэт телехарагшид таны анхааралд жигүүртэх хөлгөөн манай ээлжээтэй дамжуулга. Хүнээ нахан мөнхө биш хорвоо ертөмсөмнээ шанга хуулитэй гэвшия хүнээ хэн хэрэг мөнхөд урсгаалд үлдэг гэш. Өнөөдөр манай дамжуулгахда абьяс бүлэгтээ залуу багша уран зохиолч байхан алдар дашдоржны зохиохи ажил тухай тэрнээ номууд тухай хөлсөхмнэ манай студийн айшин алдар Гунденович дашдоржны жин өөрөө багша эрдэм бүлэг Гунденовна дашдоржна. Сайн байна. Сайн байна. Эрдэм бүлэг Гунденовна нэн түрүүн шүнэ ном гарган байна гэж шавтаа таны хүмүүний бүшин алдар дашдоржны энэ ном тухай хөлсгийн урдтай баха хүмүүн тухайга хөршүгүйтэй бидэнд. Энэ ном үнэнэ бишигдэн байгаа. Тэгээд хүмүүнээ мне рукопись байгаа. Тэгээд хайртай хүмүүнгээ ханахан кэргийн зохиохон бишхэн рукописийн ном болгох гэж би оролдсон байна. Оролдоо тэгээд ном болж гаргаа би хүмүүнгээ нэр на памяти чтобы улхын тренет улху ном оролдожил гаргаа би. Энэ номны Айсан яр север гэд ордхон дээр нэмнэ чихдэн жанры талаар нэг онтохон сказкшин дэрмш Энэ байна. ном это бурядуде онтохнууд фэнтези гэд их дуртай байдаг байгаа. Бишхэ я унших дуртай байдаг. Уншдаг байгаа өөрөө. Тэгээд тем юмд дуртай тэгээд тем тухай жанрт бишдэг байгаа. Ном. Тэгэхдээ энэ ном мөн 2026 онд гарсан байна. Энэ хай гарсан шинэ ном болох юм да. Айсан яр севера гэд. Тэгэхдээ өөрийгөө н алмастил үлгэршин гэх тийм нэг псевдоним авсан байна. Да, тема псевдоним. Вообще тема серия Улигеры древней степи гэж бишдэг байгаа. Серия тема создавалдаг байгаа. Энэ тэгэхдээ тэр нь бишэн зохиолмдын нэг нэм болно. Нэг нэм болно. Хэнда тэгээд таны хүмүүн хизэнхэ юм зохиохи абьяс бүлэгээ харуулж хэлхэн байна ба хизээ гэтүрүшингөө бахатима онтхан юм бич хэлэм. Тема жаханха вообще ямар хонор ухаатай юм байдаг байгаа. Миний аба хөлдөг байгаа. Яхала хорс ухаатай их юм бэрхэ гэж бэрхэ том болоход бэрхэ хөвөн болох гэж хот их дуртай байдаг байгаа. Тэгээд хот тийш хөлдөг байгаа. Тэгээд хоруулда хорхода хэнаар хордог байгаа. Юм гэж жаханда сочинялха яха тоже байдаг байгаа. Тэгээд би жахандан ном юмав жигдэг байгаа. Ялдвэн онтохнууд яха повести, рассказы их дуртай уншдаг байгаа. Тэгээд их номд дуртай унших яха. Тэгээд тэрний зүрхэн сонгоход явдаг байгаа. Тэгээд тэр нэг том болоход уже их бишдэг болоо нэг жаахан перва жаахан юмнууд нэг бишдэг байгаа хуулдан уже институт дээд хоруулда хорхан бэгүүд тэгээд тэнд хорхода первый номоо гарга тоже Улигеры древней степи же первый студент выхода хуулдан нэг яха болоход уже бишдэг болоо их бишдэг болоо их замыслтай их юунууд компьютер сон их юунууд рукописи бишгэ тэгээд ханаатай ход гаргаха ханаатай тэгээд тема юу болшходон рукописийн үхэдэн би өгөнөнгө нэрэ дурдж яаж ном болдог юм байна.
Хэнда. Тэгээд энэ ном мөнөө жил богоду буряды алтарган наадны баха номы мөрөсөнд баха хавадан байна хэнда. Тэгээд энэ юм байна сертификат байна энэ 16 улс хоорондын буряд үндэстний алтарган 2026 гэшин наадны энэ зохиохын мөрөсөнд хаваадаг шигэд тэгэхдээ энэ мөрөсөнд та энэ номын бүлдэхда өгөн байна та. Өгөн байна би. Тэгэхээр тэр номын конкурсд номын мөрөсөнд амжилттайгаар хаваадаг гэж байна. Яам байна, хаваадан байна тэгээд ну вот тэрэмний международный конкурс баха тэгээд хүмүүд номын хараад унших хүмүүд дуртай байх гэж баха хүмүүд залуу шоу может хонирхах гэж ханам тэгээд тийм конкурс юмд өгдөөд ну хүмүүд может яха залуу хөвд хонирхах доо мөн энэ намдыхлы энэ первый фэнтези бурядуудыг шгэлээ тэгээд что ну тема редко шгэлээ. Тим да зуб да хэнда нэршин орд хүндэр бишгдэн тэгэхдээ энэ буряд тахын хэмтэд бага хамын зохиол уран зохиол унших дуртай тэгээд бүхий түүхий юмэр хонирхадаг тийм хөвөлгөн бүрхэх хөвөн байна гэж. Тэгэхээр тэр их юм хэвдэ баялаг гэх юмгүй баха дээр нь төрхөө тийм авьяас бүлэгтэй хөвөнтний байна тэгээд тэрэн дээр үндэглэн энэ онтохнуудыг уншихад нэрш хитэр фэнтези жанраар бишгдэн байна. Тэгэхээр энэ зохиолын баатарнууд геройнуудын хуу буряд тэгээд баха буряд энэ манай түүхтэй хаваатай байна. Айсан яр севера гэдэг обложку юмын хараад үсгэдэмнэ номын тэр юм хэвдэ манай бурядла яхотэй мин ямар тэр геройнууд биш харин буряд манай юртымсын гыйлда тийм хаваатай геройнууд юудагшин юрнууд тэгээд энэ гоя тийм иллюстраци юмын байна энэ харахадамнэ тэгээд энэ ном гаргахадны та өөрөө энэ ном өөр дээр авж гаргаагүй шүү харин хүн тамда тоглоом байна гоо. Үгүй би ордер авч гаргаа. Болтын ордер өөрөнгөө мөнгөөр л ном болгож гаргаа байна. Энэ уран зураашин энэ номд нэ юм бэ. Яхал гоё иллюстраци. Донд дашидандако. Жам. Залуу хөвөн. Гоёр зураад го бэр иллюстраци юм байна. Иллюстраци юм хэн. Жимахо. Хэнда энэ номтны хэдий экземпляраар гарган байна гэж хөрвие манай уншигчид илангаяны залуушул хэмэдэг орд хүн дээр бишгдэн олон манай залуушул уншихаар гэх байна хэмэдэг орчги бурячи залуушул тэгээд энэ номыг хаанха олж уншихаар гэж. Ну, это можно в книжных магазинах. Худалдаг. Намай сангот библиотека нут библиотека Банхехо. Маны улан удхоты Бурятская национальная библиотека. Можно отшоншха, хонирхоха. Но маны бурят тохе, бурят залушулда гоевеха. Утхара. Тимда. Тэгээд энэ тахылны хэмтуда хүнэмнэ явхан хагаш компьютер юмн дээр их рукописи юмны улхан байна гэж. Тэгээд та түрүүшин номын тэр гаргахан байна. Түрүүшин ном гаргахан байна гэнтэй. Гаргахан. Тэгээд энэ хоёр номын байна. Хоёр номын. Тэгээд өшөө тэр улхан материалын бахата хөвлөлх тусаптэй үт. Да, би тема уже ну, у него уже закончен рукопись би компьютер сонг тренинг анамбы багагаргахан ном бол уже тренинг уже их ном гоя уже фэнтези тема есть. Тема жил би еще тренинг хх урда тусаптэй байна. Зорилготой байна. Хэнда. Тэгээд энэ таны ханахад танд игээ юм хэмдэ хэнаар ханагдадаг тийм зохиол байна гэшгүй зохиолыг хэггүй игээ танд дуртай хэмгүү игээ танд хаяшаагдан энэ ном сон түрүүшинш номын аваад хараад усгаднэ.
ямар юнгажу строканут гажу. Да. Ага. Намда энэ номсо юм нравится би ходы он шыдыгы бетигет и все равно нет болодла он ша би тантон шитен когда строк. Хан Гаруда, исполинская птица, слетела с высоких белоснежных пиков серебристых гор и, взмахивая огромными крыльями, что могут заслонить собой солнце, взмыла над дремотной степью. Странник, восточный ветер Элэ яростно бил ей в глаза, трепал перья. Вечное синее небо, раскинув свое широкое безбрежное полотнище, дышало утренним холодом. Могучий клёкот раздавался над просыпавшейся равниной, рассветное солнце вставало над Улисаном, вспыхнули желтые крыши лунного монастыря Линхор. Побежали по нему огненные искорки. Дракон Асанга, мелькнув на мгновение над загнутыми скатами его крыш, разыскивая непрошенных гостей, вновь пропал в сияющей голубой дымке. Сурово молчала горная тайга, испуская терпкий аромат лесных разнотравьев. Загадочно шелестела травами вечно юная степь. Хан Гаруда пролетел над ней, издав пронзительный крик, и полетела в сияющее ослепительной синевой, озолоченное рассветными паутинками небо, навстречу восходящему солнцу. Рассвет в степи – это чудо, ни с чем не сравнимая красота, когда первые лучи нашего светила ярко вспыхивают на темной линии горизонта, и затем ослепительный свет стремительно пронзает благодатную тишь. Энэ ямар гоё тийм юу фрагмент гэх юм гоо уншив гэшвтэ хараад усхад өмнөдөр хаан гаруу зигээд энэ зүүн зүгээ ардуудэ тийм мифический илда дүрнүүд харагдах юм байна чихдээ тэр талын юм дүр харуулхада ийгж аргуугүй баян орд хөвтэй байна хөвөнтэй харахад өмнө тэгээд тэр хэдийш орд хөвн дээр бишдэг хараад усхад энэ юуш миний шагнаад усхад тэр манай бүхий энэ зүүн зүгээ ардуудэ энэтхэг тэр хаан гарууди хаан гэж энэтхэг ардэ онтохнууд собаа байдаг тийм шовон байна юм да. Тэр шовон тэгээд талын юм гоё дэвсхэр хөхөмөн тэнгэрий гэдэл бүхий манай Монгол туургат ардуудэ гилда тэр ертөнцийн национальной картины мира гэдэг гилда ордорлох тэрэн шинжээгээд тэр онтохноо хэлхэдэ хэлхэн та юу уншиж байх юм да. Нэрш их гоё тийм хайхан зураглал өгдөг юм байна. Тэгээд танай хөвөн их баян тийм гоё хөвтэй байна. Тэгээд нэрш энэ фэнтези гэж жанр мөнөөсагта манай бурят мөнөө оршин үеийн бурят уран зохиол хараад усхад өмнө энэ фэнтези жанраар бишдэг хүн үгүй шахах юм да. Байгаш яа хүнд болоо тийм мэддэггүй. Тэгээд энэ ном тэгтээ тийм нэг юм да нээлт болно. Открытие юм болно гэж шатта. Тимхэ хүндэт уншагшд энэ хүндэт харагшд энэ ном заавал аважа унших хэрэгтэй гэж баха. Би өөрөнгөөс хөө ахлах байна гэ. Тэгээд өшөө ийм асуудал гарна энэ юунуудыг та хөвнөх юмта төрүүшин ном гархан байна Улигеры древней степи гэж нэртэй. Улигеры древней степи гэж тэр бүхий манай талын утгай тийм үлгэрнүүд гэх тийм нэртэйгэр гарган байна. Тэгэхдээ тэр недаром гэлд ордорхлохд Улигеры гэж нэрлэхэн байна. Тэгэхдээ тэрмнээ баха мэн гэд мөнөө исагта ханаад зохиогоод бушин зохиол буш харин урданы тэр үлгэрнүүтэй ба холбоотой байх юм да. Фэнтези гэж жанр хараад усхад тэр миф үлгэр юмнуудтай заавал холбоотой байдаг юм да. Тэдгээр мөнөө сагай байдал харуулхан яа тэр тийм урдны аман зохиолтой мифүүдтэй үлгэрнүүдтэй холбоотой байдаг. Тимхэ энэ жанрыг хонирхалтай байна гэж миний хандхад. Тэгээд энэ мөнөөний залуушуулда мөнөөгийн уншагчдад таны ханахад энэ номсоо игээ үнтэсэнтэй юмны юм байна гэж таны ханаад усхад.
Но мне ханхадым мне биганным, ну, это гахада залушил, чтобы мартунгуй ордане сак, чтобы одинготра предки вот свое наверное, вечное синее небо, мартунгуй, свою степь, вот мы не хувуны так запах аяганги, запах кавыли дремучие же бышнахаем те трены мартакуи трены ханжи япха откуда быть родом же откуда мы это же видим ну я так думаю что ну залушил же помнили мы все бурядут монголшут кочевники же поэтому хо трены помнить надо, я так думаю. Мне ханхата тижхан биганным. Хэнда. А тэр вот турушин ном гэнтэй ха тэр тэрхэн ном сон баха ямар тийм онтхан үлгэрнүүд орхон байна турушин номс. Ну, тендетная тоже им борьба черных кочевников же бы но хара кочевники, которые ядок, му хара силы их ему борьба хара сетюрте саган сетюрте же тема юм борьба болған как защищал на газра хен бурят хубудут же ну газра это мой именно же ну фэнтези хадаху фэнтезер яна бышыктыгын черные кочевники же нарлагын тогда украшающие ночи же это ну моюмын же моюмын хентегет парелданы тима тымсыл тикден ну фэнтезин нэришки тэр тымдык гыйлда тим хайымда хэн мо хойры тымсыл хара саган гэнтэй тикдэ тэр хар мортон хара тэр нүүдэлшид саган гэтэр баха орондоо тымсыл тэгээд тэр онтохнуудсо юунин дийлнэгэш сагаанинго харнинго сагаанин конечно сагаанин хэймнин хэймнин но тэнде ну хэн всегда дирхойоте но дирхойоте дирхойоте бүхий манай аживэдэл хар сагаан хойроо бүрийдэдэг тэгээд онтохонсо тэр фэнтезисо харуулгын хэймда тийм урданы мифологического елда дурнуудэр тэр хар мортон цагаан мортон гэтэр тэмсэнэнтэй тэгдэ ягаш яда муу хэн хойроо хэний дирхойоте тийм тэгдэ утхынхада энэ зохиолнуудыг гэл тийм болно Де залушууле уншхадан тэр тийм дурнүүдээр харуулгадхан онтхон гэшмнэ тийм нэг далдуудахтай байдаг юм да. Сказка ложь давний намек доброму цумруг же. Тийжхэл сэдэг байна тэгдэ ямар шиг онтхон үлгэр шиг уншхад заавал тэр муу хэн хоёрын тэмсэл тэгээд заавал хайнын дийлдэг. Хайнын дийлдэг. Хэнда тэгээд энэ олон өшөө хөвлөгдөөгүй ажлнуудын байна гэнтэй компьютер дээр. Тэр ажлнуудын ямарнууд томхон тийм онтохнууд гэшгүй алибо тийм цикл им жишхэн олон онтохнууд. Ну так их рукописи быт энде яхата детективы бишэн байна. Тэгээд юм Горватин номни тоже фэнтези, их вот самое основное это их бишэн фэнтези, но тоже им такой. Боягасар тухай, но хэшингет маны бурядут раньше байдаг путешествие через миры, ему через это ну, миры ему фантазия, он до мир торна, даже тенде
бабыгы шандагын это Зэрлэг амьтад. ну тийм геройнууд битэнде барсук гэж байж хоо тийм. Тэгэхдээ энэ амьтадуудыг харуулхадаа манай энэ бурят нутагтал байдаг амьтадууд болно хаа ойтайгад юм явдаг. Тэгэхдээ буряды аж байдалд үтэрхий амьтадууд болно юм да. Харин ямар бдатар могой вэ халуу дракон гэж байж байна. Энэ бахазун зүгээр ардуудаа юунд хабаатай. Амитэн гэх юм болно юм да. Бурхны орон битэнде ну тийм фэнтези. Тэгэхдээ будын шашны баха мифологитэй хабаатай. Тэгээд энэ Монгол тургал ардуудаа миф юмнуудыг энэ миф гэхдээ буряд храмы гоё храмы гоё бурядад яхан дворцы гэх юмгоо тийм юм хоо гоёор башигдан кэтэндэ но тийм гоёор дракон юм хангарууд баха байтэмаа. Тэгэхээр тэр мифологически тэгээд уншихад баха гүн ухааны тийм философска баха утгатай ойлгохоор байна. Философск утгатай хөнгөш юуны төлөд үлхэдэр байд юм ба юнгэж хаянгэж муугэж гэж байгаад л тийм юм харах байна. Вообще хоёр хөвүүтэй байгаа. Өөрөө двойняшк хөвөн басхан хоёр. Тэгээд ой зориулдаг байгаа хөөрхө яаха тэгээд наверное энэ фэнтези ихэр яагаад бишдэг болоо тэгээд хөөрхө энэ юм придумывал же беше хөөрдөг байгаа тэгээд баян фантазитэй баян фантазитэй тэгээд наверное еще бишдэг яадаг байгаа наверное. Өөрөө багш хүн байгаа. Өөрөө багш английскийн багш байгаа. Английскийн багш байгаа. Тэгээд хшээлээ заахаа гадуур баха саг болж игээд бишдэг байх юм байна. Тэрнээ энэ мөнөө сагта интернет юмд баха өдвэн тийм сайт юмнууд байдаг. Проза, поэзия гэж байгаад. Им тийм интернет юм со хөвлөлөө үгүй захионоо. Ну интернет со ягаагүй но би ханаатай интернет мэнда өөрөө ягаагүй. Өөрөө тавьдаггүй байна. Яг скромный хүн байгаа. Всё гаргахаа хотел тэгээд яадаг байгаа. Ну может нэг жа захаха мөлхөө нэг тийм нэг скромный хүн байгаа та. Интернет юм гэж баха яаха. Зарим зохиолшид ямар байдаг юм бэ? Бид аргагүй их ирэлттэй, их хариуцлагатай зохиолоо олдохын заахаа, мөлийнхөө тэгээд хэдийш яхад мөлөд нэмний ямар гэжтэй гэд баха столрууга бишдэг. Тийм зохиолшид баха байдаг гэж шавд. Тэгээд нэг жа тэр зохиол хөвтээд гэлдэ стол сон нэг жа боловсрлоод тэгээд хөвдөн дахин уншихад өөртөө баха хаяшагдаад их юм тэгээд хөвлөгдөдөг тийм байдаг зохиолчтой энэ зохиохоос би миний ханахад тийдэг байгаа но баха уншаад баха ондоор яагаад тэр заах потому что би тэр худлах рукописи махархадам их зачеркнуто юмнуудын байгаа по-другому как-то в общем яадаг байгаа видимо. Тэрнэ. Их ирэлттэй байгаа өөртөө. Ирэлтэд тавьдаг байгаа. Тэгээд тэр яхотой зохиолч хүн тийм байдаг юм да. Энэ мне вышигдээд энэ черновой вариант гэдэг дахин хараад тэрнээ заах нэмэх буруу биш бөх их тийм он зохиолчтой тэр биографи намтрын хараад усах тийм байдаг баха. Тэгэр тэр бүрий хайн шанартай болох зохиолоо бүрий ямар болох гэж тэгээд хөлөө хөлд ном болоод гарахад нэрш хүнээ уншихад шия зохиод гүнзгий утгатай тийм зохиолнууд гараад ирдэг юм да. Ушуу ном сохон нэг юм унших юм нэв. Энэ номдын юм энд муу шовун гэж бурят мифологияда би муу шовны тэгээд би тренинг уншаад яагаад
екі хонерхо. Буряду хылдык кыйымда му шубуң олы шубуң доғырба шубуң гырты ниді жорхода ваха му гжвеганда ха. Му хейн шубуң гжнеришитим байды кашатал. Ну вот, бинда могу зачитать. Он с лесной опушки, окруженной черными пихтами и могучими кедрами, неслась чья-то красивая песня. Там на пеньке сидела красивая девушка и, расчесывая длинные густые волосы, пела песню. Услышав в кустах шорох, она тревожно вскинула голову. «Кто там?» Осиновым листом задрожал тонкий голосок. Айсан не стал больше пугать незнакомку и вылез из куста. «Не бойся, я тебе не враг». Окинув его подозрительным взглядом, девушка посмотрела по сторонам. Может быть, в кустах еще кто-то сидит, но все было спокойно. Однако ее продолжала колотить мелкая дрожь. «Ты одна здесь кочуешь?» – спросил он. «Ну, не кочую, а живу». Девушка успокоилась и заново стала расчесывать густые свои волосы. Приглядевшись, Айсан заметил: вроде и не красавица, но миловидная, и черты лица правильные, правда тонкие, чем-то похожие на птичьи. «Тебя как зовут? Ты какого рода племени?» «Меня зовут всяко по-разному. Кто Ашанга, кто Хэйхэ, но ты можешь меня звать Адой, и рода племени у меня нет». И вдруг незаметно своими тонкими, едва заметными губами хитро улыбнулась. И только сейчас Айсан заметил, что губ-то у нее никаких и нет, там 2 полоски. Тигде тиры онтохынсо номсо хархадымны Айсан бухи онтохынуды номы гол герой болны. Герой. Гол герой болны. Тигде улдывын мойымын тей тымсыны. Тигде мұны хайыны тауншывы хаймтыда. Нен со харадыс хыдымны тиры басығын, арғы гой сывырхын, гой хайхын басығын, уғымны жвайнығын. Тигде Айсаны хархадың екі гой басығын адылгынты не урынгет ховилат. Тиры урылын шоуын шынде болны. Тигде дағыр көрвейнігін шаңны жвайхады. Тигетер моюмун обры тинигетер антохон демнуты беди кайымда тер гой хайхан сывырхун унундере мохаюмун байхатер орыго ховилат хуне ортагар хагыж тигдин Айсан не ойлгыжы тер не дархы yote тим утхте бен тигдетер саган убгын гырхылныp те бахана мане борядте ургыдык саган убгын газырдыл хээн амтаде тим юм болны хаймда покровитель химгу тигде тимбен тигет ушу имасодул ины онтохонут сохи нырнуудын ины ямар нырнууд ба Айсан гэнэпте сада гэнэмне борят болныгэш ба сада или орын ханхан дем Орын хана ты же придумывал это ныры ему вот сады гэхэдэ жин садави садыг жныр байдаг шап байдаг тимнэр яжа ору яжа яга тигет ну инде олон юм еще му юмара самаха бы гайте тоже шолмус юнгхэймгу тигет тренте он саган убуне гухан стрела алтын, стрелан удар, серебряный стрелан удар, тиже яна очищает газар, уряды газар, ему тиже хуя яна. Ну, в конце вот на номды яхадын, здесь я можно пить тоже тиже. Ну, в конце он пишет, что вот уже у подножья гор Саяны белели войлочные юрты. Возле них носились счастливые малыши, их опекали сидевшие у вечернего костерка мудрые бабушки, что не спеша достоинством беседовали друг с другом. Из белоснежной юрты вышла молодая женщина и, представив руку глазам, громко крикнула: «Айсан, бегите скорее домой!» «Сейчас», — отозвался один из мальчуганов, подтягивая на ходу вечно спадавшие штанишки, задорно побежал к ней. «Я бегу, мама!»
На лице молодой матери, ожидавшей своего ребенка и протягивающей к нему руки, было столько любви и нежности, что право за то, что она была счастливой, стоило воевать. Мальчик подбежал к матери от избытка радости, обнял ее за колени. Из юрты вышел высокий могучий отец и подхватил мальчугана и приподнял над собой. «Сын!» – прошептал он. И в его глазах отразился смеющий радостный мальчик, а за ним сияло вечное синее небо, отражалось вечерними лучами солнца. Оно было душой моего народа, лишь только пахло терпкой травой аяганкой. Ну вот ради чего он вот это все, Айсан, вот герой вот, книги, делал, ну, побеждал злые силы. Подвиги совершал. А тикде инде Айсан бешехин хубун, а вы не Айсан болна. Ой, жахын кубум тоже как бы хубуним беше, но тоже нырлыгын как будто бы Айсан гыжы. Тикде инде ихо ханир хулте, ханин отхте вейна. Айсан гыжын антахноде гол уилдик шиньор, тырылдыбын мойымы даржы, тигед инде дурхудо бахаим Айсан гыжын те бешехин хубун, тигед тыр он же нахаймтыда у подножия Саянских гор, Саян олың дорын гыйылда сапсаған олың хиегір нудвейна, тегеттері, боряды има зорок бәді қаймда. Ундытне зорок гыйылда, хоне мал бөлшір емні тетігі, саған хиегірге, хыныр ғарат, ухивігі доуды қыдың, тірехін гүйжі ебхін көуің, умдынен қадоныштық, тіріне тата-татар гүйгі оршол жібәді. Гүйжі еріні текідің еймі тамундыр бейте ғойы еймі. Борят хүн ісігін қаржы ерінігді. Текіде енді ехі тема үнзігі отқыты бәйнені. Орынға тұрыл ғазыр, қады олы, талы дәйді, еймі хиегір нұд, хоне мал вөлші жиямны хибуд гүйлді жиямны хибуды нейдің долдыны. Тегет тірі жи авын, тірі семейные ценности гыныбте, тірі хухумун күтінгірі дұрғы дұрны қаймда. Болты дайгет тема мғылын бәйділ тегет борят зымны сашда ема қойы. Ордне бәйін шынде, ем бәйділ те бәйхек күжі ханығын шындергет, тұқым болуғат бішін бәйін қаймда. Текіде таны хuvоңына захиомны цоғы мені шагнат шусхыды, харат шусхыды, екі хенар орынғы борят Монгол торғы тарытсанайынға туғым үткі бәйін бәйін. Бұқы туғын үткі ғатор түрі зон зүгі әрді одайгын қаймет біді. Орын захиол, амын захиол түрі ханғар оде хыт-хыдгет қодырнудың қаролығын мошы оңғын үпте тегет түрі құмын күтінгірі, сапсаған ғиегір қошаты, гірнуд, тегет түрі әң мо қойры, тымсыл гет. Екі захидор ху қаролы шада қаймда. Тегеде түрі фэнтези болғыды. Тірі дамық өлігір еміндері ұндығылыд, емі неханқады күнзігі ұтқыты, антықынуд захиал балағышы кіршіл хербен ұлда. Текеде ені захиалнуд ном нинтұрың хибуттеге цари олад бұч хилхын бәйіндігінті, тегед залошолды хибутты ехіл хирікте, ұтқыты ном кіршіл хербен тегед. Танда байры хургыныбде хууненго мунку дурусхал игже мункулулжы дурусхал мункулулжы гет намодың бушын юмыйын ном болгыж гаргыж байн хаймда тегет үні намодне бидинде уншакшытты хырыкте залошолды хырыкте тегет юнгхыпта хэн юма харолхын антхын гешмна хэн мухайры тертем сылгын хаймда имзахиомнуд болмнагыш хербен. Я могу сказать хубунынғы словами, когда твое сердце верит, найди в себе мужество следовать за ним до конца. И вам, дорогие мои читатели, сияющие пути Луны. Сияющего пути, да? Сияющие пути Луны. Харын-нарын бағатим отқыте бейна. Биді Монголшуд юге талқыды. Литие баға Монгол харыге талдық. Харын дұры манайын
Монгол тургатаруудаа үлгэр төөхөд баха их үнзий удахтай байдаг. Тэр саран хухи гэж онтхон байдаг баха тийм үлгэр байдаг. Тэр тэгтээ сияющего пути Луны, мне кажется, тоже такой очень глубокий такой смысл. Миний бодоод усгад тийм философская гилда, хэн жабагтыл гэж шапта. Хэн жабагтыг уншигчта. Юм ойлгож хар сагааны илгаруулж чадах ёхтэй. Юм муугэшв, юм хэнгэшв гэж онтхомны тийм л удахтай байдаг юм да. Тэгэхдээ багаха айланга яваргаж явхан Улаанбаатарт бүхибүүд тэр муу хайны мэдх ёхтэй, юм гэшв төмсөл гэж мэдх ёхтэй хар сагаан гэж юу заахан тийм захиомод болно. За тэгээд манай уншигчтай юу хэлэх вэ? Харагчтай. Когда ваше сердце верит, найдите себе мужество следовать за ним до конца. Тима гингэж хэлэх вэ? Тэгээд нэг юмд танд шүтөө хадаагүй или ханаагаагүй ха тэр зүрхөө шагнаад цаашаа явдаг юм утгатай болно ха тэр хүнээ зүрхэн хүний юм хөлхүүгүй ха юун тухай бодновш юун тухай ханаагаа зовновш тэршний зүв байхаг утгатай болох юм да ингээд бүр ядчлахад но зүрхэндөө верить сердцу уже и если вот вы задумали что-то, идти до конца, добиваться целей, поставленных Хелховеном, ну, и же, ну, больше фантазировать, наверное, я же ном же им юнуды, кто хочет тоже и же бывшего, я же может быть Тима ему бэха. Тима. Тим. Ну и также сияющий пути Луны пожелать. То есть тиже хылгын байна хэм номсоо. Номсоо тиже хылгын байна тэгээд би тиже тоже хылны гэж би да има хөвөнгийн словами хылгын батант хылны тиже. Зүгтээ. Залушуулнуудаа унших хүнүүдээ вот гэт. Зэ. Тэгдэ нэрш ин залуузон өрөнгөө зарилгынуудыг залха уйлуулах гэж оролдох ёхтой юм хайхавш ямар юмд хүн өрмөлзөнөв трендээ ошхоо трендээ юм кэнэ зүрхтэй байх юм да зүрхтэй байх ёхтой гэж энэ зохиолнууд хургана хургаал байх юм да зохиолсоо тэгээд өрөнгөө энэ хандалгаар уншигчтай дорогие мои читатели гэдэг юм да уншигчтай хандан хөрвие нэг юм хэ ханаа тэрнээ заавал хэ явдаг гэж хүнгээ шиндүүхэ дээр мин улуур бодоод л байх биш харин өдөр өнгөргөж байх биш баа юутай хэ явтай тэгээд хүнээ явшихдаг юуда эндэлхэ юмда улхэ явтай юмда ба хүнээ хайхан нэр хүнээ хэн хэрэг зохиолнууд намууд гэлда хэрвээ зохиолж байгаа улхы явтай энэ гэл шухал хүнээ юм хэмда ажбайдлаа утгах байна. Би так энэ ном гаргав, конечно, хайртай хүмүүнгээ зохиолхон юмнуудын ном болгож гаргав тэгээд энэ дөхөө дээр юуны ханахын юмны бүтэх явтай гэж ханаад би нэг төрөөхөд хуу юм бышех даху тренинг зорюжа гаргаве. Ну, не зря, чтобы след оставался, его след остался в этой жизни, да. Конечно, не зря он прожил, написал книги, которые я так, чтобы радовали хунуды, сердца согревали. Те же номо бышхыдың, ну, без уже, конечно, тренинг ху абжы табжы гаргабы.
Да. Хенда. Эрдэм билик Гүнденовна нэршия аргуй хажил хэгэш абта хубунинго дурсхал мөн хөрүүлхэж тэгээд нэршия хүнгэш мин байгаа биш таны жин сэтгэл байлгаж байна бих юм хэмда аргуй тийм хүндэх хүшэр сагыг давж гарж байна гэж тэгээд хүүнэт ном гараад байхтан игээд уншигшд хус өөрсөгнөж уншиж өтөө тийм хургаал авж өтөө юм хэмда хэйм олж ажвэдэлда хэрэглэх гол шухал болох хэмда тийм танда шо их баяр хүргэе тэгээд юм хэмда хүүнэнго номуудыг саашин теологийн юунуудын баха бэлдэж хөвлөж гаргахтны болтгой гэж үрэх байна. Тэгээд юм хэмда бие гамнажин дэлхэдэр явъя юм хэмда юуны ажвэдэл гэшмний хүндэх хүшэр гүшия бие гамтэй явхамнай болтгой гэж хэлээд дамжуулгая төгсгөхмнэ. Тандаа өшөөд их баярыг хүргэнэ. Хэнда. Мөнөдөр манай дамжуулгын эшин Эрдэм билик Гүнденовна дашдоржна байгаа. Эрдэм билик Гүнденовнагы хөвүүн алдар дашдоржны бишхэн номуудтахай мөнөдөр бид хэлсэвдэ. Манай дамжуулга харжвэгтэй энэгээр дамжуулгая төгсгөхмнэ дахин уулздраа баяртай.